Та хоёр хизээ энэ компьютер дээр энэ тоглоом суулгачтай. Угсаа Google дээр. Google-ээр. Google дээрээ. Тий, Google. Хүүхдүүд ер нь хэр дэлгэцэн амралтай байна. Манайх бол жоохон ер нь бол гайгүй. Нилээсээ хазаарлтыг. Яг гэхдээ шууд 100% ерөөсөө хоригдж болохгүй. Яг нэг тодорхой хуваараар ерөөхдөө заримдаа бас уцаараа юм эсвэл гэртээ бас компьютер гэрийн даалгавраа хийгээд энэ төр байсан үед бол тоглоулах гэж үздэг. За би ч одоо ерөөхдөө нэг ахуул ярьдаг юм боллоо. Гэсэн. Яг энэ хоёр хүүгийн чинь төлөө ер нь босролд нь идж байгаа эрүүл мэндийн хоолнд нь аюулгүй байдалд нь ерөөхдөө эхнэр битээр нэг анхаарлаа тавьдаг. Тэгээ би зүгээр нэг юм ярихсан. Энэ нэг бууз машины тухай. Энэ шаргал хүнсгээд бууз. За энэ бол өхний гойны махтай бууз юм. Гэтэ ягаад би энэ буузыг манай гэр их авдаг гэхэлэр сүүлийн бараг жил гаруй бид нэр нь авч байна. Гэтэ энэ голцоо бид энэ өвөл авдаг. Зундаа бол юм ингээд амралт суулгаар явчихдаг болох. Тэгэхээр энэ бууз бол хамгийн давуу чанар нь хүүхдүүдэд аягүй тийм дог бууз. Одоо бид чинь яруу сандраа бахта гэрээхэд үүдний дэлгүүрээс юм яруу бууз аваад оройтож явж ихтэй. За бууж ирээд идчих гэдэг юм. Тэгэд тэр буузнууд идэхээр ерөн зөв зарим бууз зарим шүү. Зарим нь идсийн дараа ингээд нэг бууз ирэхээр нэг юм амтлагч одоо тийм. Бараг вегор хуучны вегор амтагдаад байдаг шүү дээ. Бараг тийм. Энэ бууз бол тийм байхгүй. Энэ буузыг бол яаж идэг би зөвхөн яагаад сонсгоо зөвхөн фэйсбүүкэн дээр сарахаар өглөөний шинэ мах өхөр хоньны махаар тэгээ бүх нөгөө хальс шөрмөс бүлхийг бүгдийг аваад гараар татаад тэгээ гурилаа зурхтаа шигшээд гурил зураг шигшчихээр нөгөө чимхэхэд болон гурилын нэг уян хатан чанар нь их сайн байд юм байна. Тэгээд герман технологиор эрдсийг хадгалсан усаар зуурдаг. Тэгээд тэр бүр юм мундаг юм байлээ. Тэгээ гараар чимхдэг. Тэгээ далаанд давс хийдэг. Ийм бууз. Тэгээ хүүхдэд их ээлтэй. Ходоод идсэнд ирэхэд хөнгөн хүндрээд байхгүй. Тэгээд эн чинь янз бүр ирдэг. Баншин бол гэхдээ задарч үндэ задардаг юм билээ. Тэгээ эн чинь зөвхөн сонгос саримсаар хамтсан бууз. Гэхдээ нөгөө баншинд нь саримс хийдэг юм билээ шүү. Тэгээ яг захиалгаар 1 2 дугаар гурилаар бүхэл бүрийн гурилаарч тэр гонцтойч тэр өөртөө захиалаад буузаа захиалж болох юм байлээ. Яг одоо бол эн чинь дандаа хөргөлтөр байгаа гэсэн. Одоо номигийн салбарт орсон гэсэн баха. Тэгсэн баха. Яг манай гэрээ ойр явж номигийн салбар гэдэг юм аа. Тэгээ хөргөлтөр юу наваад идэв амар. Одоо юм чинь тэгээ үйлчлэгч ирэхэд их сайхан ойртсон байна шүү дээ. Тэгээд ихнэр харуул уурлах авдаг тий. Мань ч бэлгэлээ гэсэн. Айд юм чиг. Шаргал хүс, бууд шаргалтад янз нь. Багтаад. Ярал харахгүй. Энэ нөгөө айл болгон буузыг янз бүр чимхдэг шүү дээ тий. Яг зөвхөн миний багаас манай аав ээж өвөө юм ингэлж чимхдэг. Энэ цэцгэн чимгэлт гэдэг баха. Энэ хамгийн шүлтэй болдог чимгэлт гэж би бодоод идэв. Ер нь бол. Зя залуусаа. Шаргал хүнс бууз нь. Машин танаар бас амтлын өдөр юм бас шарж идэж болох бах. Цэцгүүдээ баншч ус гэртээ ээж идэх сайхан. Бууз бол монголчуудын маш хүндэтгэлийн хоол. Тэр чинь яг уламжлалт хамгийн том баяр цагаан сараараа буузаа хийж иддэг. Гэр бүлээрээ тойрч чимхдэг. Тэгээд өнгөрсөн жилээр дүгнж ярьдаг их тийм сайхан гоё таатай хүндэтгэлийн хоол. Тэр энийг ер нь гэртээ бас хийж идэх гэдэг чинь бас ер нь нэлээд ажил ордог тийм. Гурлаа зурж идэх. Тэгээд зайлшгүй амралтын өдрөөр л идэх гэдэг. Гэхдээ амралтын өдөр болгоноор бууж гэж чимхэж идэх ч бас ажиллагаа ихтэй. Тэгэхээр гэртээ хийсэн буузнаас тутахгүй. Ер нь давуу бүр одоо сүүлийн технологиор хийж байгаа. Ийм бууз байгаа. Тэгээд энэ буузыг ирэхэд гэртээ ингээд захиалж идэх гэдэг бол хамгийн таатай сайхан. Хүүхдүүд хоол нойрондоо байвал, хоол нойрондоо сайн байвал сургалтын үр дүн гэсэн сайн гарна гэж боддог. Тэгэхээр хүүхдүүдийн хүнсний идж байгаа хоол нь эрүүл найдвартай байх хэрэгтэй. Тэгээд бас гэх юм бол сургуулийн дүнж гэсэн бас сайжрах байх. Тэгэхээр шаргал хүнс шаргалтж байгаа энэ буузыг та бүхэн бас гэр бүлээрээ идээрэй. Үнэхээр таатай сайхан шүү. Таны сонголтод төмөн янзаараа л байгаа. Тийм байна. За нэг ууз амсыг